Ирэх 10 жилдээ бид эргэн төвтэй шүүхийг бий болгоход бүхий л анхаарлаа хандуулах ёстой. Шинэ туршлага, шинэ орлого, шинэ хандлага. Хандлага бол зөвхөн рүү орох хандлага бол зөв. Шүүхийн хуульдаа бол зарчмаа нээлттэй тавиад өгөөч гэдэг байгаа. Тэрний дотор одоо авилгын гэмтэргүүд мөн одоо багтж байгаа. Авилга албан тушаалын хэргийг ард түмний нүдэн дээр шүүдэг боллоо. 2025 оны 1 сарын 1-ээс нээлттэй мөн шууд дамжуулалтайгаар явахаар хуульчлагдсан байна. Иргэн орон зайнаас үл хамаарч улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүү иргэн захиргааны хэргийн шүүх хуралдааныг цахимаар шууд үзэх боломжтой болсон. Эргэн төвтэй шүүхийг